За өнгөрсөн 30 жилийн бодлогын гажуудлыг 100 хоногт засах боломжгүй гэж та сая хэллээ. За тэгвэл энэ гажуудал бий болгоцсон байгаа манай Арслан намын гишүүдийн яриад байгаа нийгэм улс төр эдийн засгийн энэ бүх гажуудлыг бий болгосон 30 жилийн дийлэнх цаг хугацаанд таны сонгогдсон Монгол Ардын нам засгалсан. За тэр дундаа та Монгол Ардын намаас 2004 оноос хойш улс төрийн өндөр дээд албан тушаал ашиж ажилласан байна. Тэгэхээр бол 100 хоног бол хангалттай л гэж бид хараад байгаа. Гэхдээ эрт орой эзэн нэгэн цагт юм шинтгэл хийх шинэ итгэл төрж байгаад бол бас баяртай байна. За 2026 онд иргэд аж ахуй нэгжүүд нийт 29.7 их найт төгрөгийн татвар төлөхөөр төсвөлжээ. 2020 оноос хойш ердөө 6 жилийн дотор иргэдийн төлж байгаа татвар 3 дахин нэмэгдсэн байна. Монгол Ардын нам удаа дараалан татвар, хураамж, нийгмийн даатгалын шимтгэл, газрын төлбөр гэх мэт байж болох бүх татваруудыг нэмсэн. Татваргүй төр гэж байхгүй гэж та сая бас хэллээ. Гэхдээ татвар хурааж байгаа төр иргэдтэй тэр татврын мөнгөөр нь нийгмийн үйлчилгээнүүдийг хүргэдэг. Сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, эмнэлэг бүх зүйл нь байдгаа. Дэд үтсийн хөгжил нь ямар байдаг вүлээ. Гэтэл Монгол улсад өнөөдөр татврын ачаалал энэ дэд үтсийн хөгжлөөр төрийн үйлчилгээний чанараараа илүүрхэж байгаа Европын улс орнуудтай дүүцгүүц хэмжээнд очжээ. Өнөөдөр Монгол улсын иргэд аж ахуй нэгжүүдийн төлж байгаа татврын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцах харьцаа 29% байна. За дэлхийн дундаж бол 16-7% байгаа. Тэгэхээр манай энэ татврын ачаалал чинь тэр Европын улс орнуудтай адилхан болчиход байдаг. Гэтэл иргэд ерөөсөө тэр төрийн үйлчлэгийг бол хүртэж чадахгүй байгаад байна. Иргэдийн төлж байгаа татврын мөнгө амжиргаанд нь хүрэхгүй харин төрж сургасан авилгын сүлжээг санхүүжүүлээд байгаа учраас энэ урсгал зардлаа тань. Өнөөдөр манай засгийн газрын 100 хоног тохиож байна. Энэ 100 хоногт мэдээж бүх асуудлыг өргөс авсан юм шиг засаад энэ 30 жил бий болсон эдийн засгийн бүтцийг нэг өдөр бүгдийг хувьчлаад өөрчилчихнэ гэж байхгүй. Харин ч энэ 100 хоногт урагдж байсан эдийн засгийг бид эдийн засгийн сэргэлтийг бий болгож эдийн засгийн өсөлт 5.7% төрлөө. Нэгдүгээр үйлдвэрлэлийн байдлаар 4.7 тэрбум доллар байсан валютын нөөц 5.7 тэрбум доллар болж өслөө. Бид 6 сард 570 тэрбум төгрөгийн алдагдaltaй байсан төсвийг одоо 52 тэрбум төгрөгийн ашигтай болгож чадлаа. Экспортын үнийг нэмэгдүүллээ. Экспортыг одоо нүүрсний үнэ гэдэг байгаа нүүрсний хулгай гэдэг юмнуудыг чинь засан зогсоож бид 13-аас 17% нүүрсний борлуулалтыг нэмэгдүүллээ. Бид энэ том бүтцийн урт хугацааны өөрчлөлтийг хийх биш өнөөдөр унжаахаа живхчээсээ эдийн засгаа яаж зогсоогоод сааруулад дээш нь босохгүй гэдэг ийм үнэнтэй хямралтай нүр тулсан 100 хоногийг ардаа удаж байна. Энэ 100 хоногийн хугацаанд бид өдөр шөнөгүй бори багц хийхгүй ажилласны үр дүнд эдийн засагт сэргэлт бий болгож чадлаа. Энэ бол 100 хоногийн ажлын үр дүн. Бид юу хийснээ бүгдийг тооцох гаагүй. Тоо удлаа хэлдэг учраас эдийн засгийн бодит үр дүнгээр нэгийг тооцож байна. Хэрвээ бид төсвийн тодгол хийж та бүхэн маань дэмж батлаагүй бол валютын ханш 4,000-д инфляц үнийн өсөлт 15% төрж болзошгүй тийм эрсдэлтэй төсвийн орлого 3.3 их найдаар тасрах бодит эрсдэлтэй тулсан байсан. Энийг бид төсвийн зарлагыг 2.2 их найдаар тансан төсвийн тодголыг хийснээрээ энэ төрийн оролцоог хөмсөн, үр ашиггүй зарлуудыг тансан, төрийн албан агчид төрийн албаны шинжилгээг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бүхний үр дүнд өнөөдрийн эдийн засгийн сэргэлтүүд бий болж байгаа. Энэ бол улсын хурлын засгийн газрын бас хамтын ажиллагааны үр дүн гэж үзэж байна. Олон жил ажиллаа гэдэг. Гэхдээ би ажилласан газар болгонд өөрчлөлт шинжилт хийж байсан. Жишээлбэл би гадаад харилцааны сайд байхдаа гадаад бодлогын үзэл баримтлалыг шинжилж 30 хөршийн бодлогыг анх удаа цаасан дээр бод дээр томьёолсон. Улс орноор нэрээр нь заасан. Гадаад харилцааг эдийн засаг хөгжүүлэх хөтөлбөр бодлогуудыг тусгасан. Би энэ Атрын аян энэ ажлуудыг бас хөр суурийн тавьж хэрэгжүүлж ирсэн. Хамгийн сүүлийн тод жишээхэд бидний санаачилсан зөвлөлт харчлаар хэрэгжүүлсэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд өнөөдрийн үндэсний баялагын сан, өнөөдрийн төсвийн доктортой байдлын энэ мэтгэлцээний зарчим, энэ 126 гишүүн болохын чинь тухай 108 гээд дутуугаа гүйцээж 2023 онд гүйцээгээд энэ өөрчлөлтийг хийснээр өнөөдрийн танхимд энэ мэтгэлцээн бодтой өрнж арчил шинж шатанд гарч байгаа. Энэ бүхэн бол өөрийнхөө байгаа газараа хийдэг ажил болохоос биш эдийн засгийн 100 хоног дотор сэргээчдэг эд шидэн буй бол биш. Ямиг нураахад 4 хоног 4 жил өвтгийр 4 хоногч шаардлагатай юм бэл. 4,000 гаруй аж ахуй нэгж хөгжлөгдсөний үр ашиг нь хайдсан бэ гэдээ асуувал өнөөдөр 1991 онд Монгол улсын экспортын 80% нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн байсан. Өнөөдөр бол 5% хүрэхгүй болсон байна.
Ийм учраас бид нар энэ үр дүнгүй шинжил хөгжлүүдийн үр дүн нь ямар вэ гэдгийг өөрчилж засах гэж байхад биш. Байшинг барихад 4-өөс олон жил хэрэгтэй болно. Нураахад 1 хоног хэрэгтэй байж болно. Тийм учраас энэ бол мэдээж улс төрчсөн асуулт, улс төрийн асуулт тавих нь зөв эсний хэрэг. Гэхдээ бид энэ өнөөдөр урагшаа эрүүлэр харж эр шинтгэлийг хамтдаа хийж энэ улс орн хөгжихийн тулд энэ парламентын шинжилгээг бид эхлүүлсэн, хийсэн. Зөвлөлт харьцлын механизмыг суулгасан, хуулийг баталсан. Энэ бүхний үр дүнд ч өнөөдрийн энэ парламентын арчлал бэхжсэн, сайжирсан олон асуудлууд бий. Харин бид нар энэ хуулиа хэрэгжүүлээг удаашрсан. За өнөөдөр Монгол улсад 2 компани нэг нь татврын байгууллагт хуримтлагдсан татврын өртөө байна. 2020 онд нийт аж ахуй нэгжийн татврын өр 260 тэрбум байсан бол 2024 оны эцэст татврын өр 3.5 ихт найд болж 13 дахин нэмэгджээ. Тэгэхээр энэ өрөндөө баригдаж байгаа компаниудаа дэмжихийн тулд ерөнхий сайдын хувьар юу хийх вэ? Нөөтийн буцаа олголтын 370 тэрбум гих халамжийн маягтай бодлогыг татврын шинжилэл гэж тайлбарлаад байгааг чинь бас ойлгохгүй байгаад байна. Яг боддоор татврын дарамтанд учраад байгаа татврын байгууллагт хуримтлагдсан өртөө байгаа компаниудаа та яах гэж байгаа юм бэ? Энэ улсад чи одоо цаашдаа хувийн хвшил гэж байхгүй боллоо. Тийм ч учраас арчсан нам татвараа бууруул гэж удаа дараалан шаардаад байгаамаа. Энэ асуултанд та бас хариулж өгнө үү? За Монгол Улсын засгийн газраас баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийг өргөн барихаар төлөвлөж байна. Нэгдүгürt энэ дотор төр хувийн түншлэлийн тухай хууль, эдийн засгийн эрхчлөөний тухай хууль, зэрэг хөрөнгө оруулалтын тухай хууль, тэр тодорхой хуулиудаар манай эдийн засаг хөгжлийн яамнаас ажлын хэсэг байгуулалт ажиллаж байгаа, хувийн хвшилтэй хамтарч ажиллаж байгаа. Худалдаа хөгжлийн танхимтай хамтарч ажиллаж байгаа. Нэг талаас татварыг бууруул гэдэг. Татвараар л төсөв бүрдэж байгаа. Нөгөө талаас цалин тэтгэврийн тэтгэмжээ нэмэгдүүл гэдэг. Ийм хоёр хаачин дунд чинь төсвийн баланс тэнцвэрийг олох чинь өөрөө нэг талаас хувийн хвшлээ дэмжих, нөгөө талаас цалин тэтгэврийн тэтгэмжээ нэмэгдүүлэх хаач маань ганцхан нүүрс тэснээс хамааралтай шахуу болцсон төсвийн орлогод маань ийм хаачин дунд байна. Олон улсын нөхцөл байдал, геополитик, тарифын дайнаас шалтгаалаад нүүрсийн үн 2 дахин унчаад байна. Яг ийм хаач үед бид энэ бүх реформыг нэгэн зэрэг хийх ямар ч болцоогүй. За энэ төсөв бол эдийн засгийн мөчлөг сөрсөн төсөв. Гадаад нөхцөл байдал, дотоод улс төрийн нөхцөл байдлын бүхнээс шалтгаалаад төсвийн орлого бодиттой буурсан. Гэхдээ энэ төсөвт бид жишээлбэл дундаж давхраа бодлогын хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татврын буцаа олголтыг 2-5% болгож нэмэгдүүлэх замаар нийт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдийн 75%, бараг 80% нь нөгөөчтөө ийм шинэ хэлбэрийг оруулж ирж байгаа. Жишээлбэл 4 амбултай айл бол жилдээ бараг 2,500,000 төгрөгийг буцааж авна гэсэн үг. Нийт иргэдийн 80% нь сард 1 сая хүртэл төгрөгийн худалдаа авалт хийж байна. 20% нь бол яг илүү чинээл хэсэг гэж болно. Тийм учраас энэ дундаж давхрах гэж орлого багтаа хэсгээд дэмжсэн бодлогыг бид төсөвт оруулж ирсэн. Нөгөө таны хэлдгээр төсөв төвлөрүүлээд төр хуваарлах биш, иргэдэд өөрсдөд нь энэ 500-600 тэрбум төгрөгийн нийт дүнгээр 560 тэрбум төгрөгийн орлогыг эргэж үлдээж байгаа. Энэ үржүүлэгчийн эффектээр энэ далд эдийн засгийг л болох энэ татврын суур реформыг хийх, хэрэгжүүлэх суур болох. Нэмэгдсэн өртгийн албан татвар зөвхөн төсөв бүрдүүлэгч биш, бүртгэлийн үүрэг оролт. Ийм учраас далд эдийн засгийг л болгоод илүү татврын бааз суурийг шудраг нээлттэй болгож энэ суурин дээр татврын зохиц реформыг хэрэгжүүлж нийт татвар төлөгч учирж байгаа татврын ачааллыг 3-аас 4 их 80 төгрөгөөр бууруулж энэ хэмжээгээр төрийн оролцоо багасгах, хувийн хвшлээ дэмжих юм бодлогын их суурийг энэ төсөвтэй хамт оруулж байгаа. Ийм учраас татврын реформыг бүгдийг нь оруулж ирээгүй. Эхлээд нэмэгдсэн өртгийн албан татврын хуулийг хамт өргөн бариулж нөөтийн буцаан олголтыг оруулж ирэх замаар нэмэгдүүлэх замаар нэг үндэснээ сая 2 сая татврын байцаагчтай болж ирэх гэсэн үг. Нөгөөдөл и баримтаа нэхнэ. Энтэй холбогдуулж дижитал шилжилтийн хүрээнд и баримтыг нэвтрүүлж ирнэ 7 хоногоос. Тэр нийгмийн дундаж давхрахыг бий болох бол нэг удаагийн төсвөр юм уу, нэг удаагийн эдийн засгийн бодлогоор хэрэгжүүлэх асуудал биш л дээ. Энэ орлогын ялгаа, Gini коэффициент буюу одоо манайх орлогын ялгаа бол энэ уул уурхай эдийн засаг, баялагын тэгш шударгус хуваарлтаас шалтгаалаад, дээр нь бас энэ авилгалаас шалтгаалаад гүнзгийрсэн. Уул уурхай эдийн засгийн өндөр өсөлттэй байх үед тэр орлого нийгмийн цөөн хэсэг төвлөрдөг. Энэ бол уул уурхай capital incentive буюу хөрөнгө их шаарддаг, тэгтэл labor incentive биш, хөдөлмөр их бага шаарддаг салбар. Тэгтэл хөдөө аж ахуй, аялал жуулчлал,
энэ дижитал салбар 3-ыг бид хөгжүүлэхээр өөрөөр хэлбэл бид дахин хэлээд шүү дээ 10 сарын 31-нд дөрвөн барих нийгэм эдийн засгийн чиглэлд энэ илүү тодорхой бодиттой орж ирнэ. Энэ татварын реформ дээр бид дундаж давхаргаа дэмжих зөвхөн нөөтөөр нь жишээ болгоод хэллээ 3-аас 4 их найдын татварын хөнгөлөлт дундаж давхаргаа дэмжих хөнгөлтийн бодлого болно. 800 мянган хүртэлх татварыг хөнгөлж чөлөөлнө. 1% татварын бодлогыг жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжинэ. Зохиц өөрчлөлтүүд байгааг та бүхэн энэ ди парламент дээр тавьсан татварын реформ дээрс харж байна. Энэ нь татварын реформ төсөвтэй хоёулж байгаа гэсэн. А зохицоороо бол бид хөдөө аж ахуйгаа дэмжих энэ эдийн засгийн чөлөөт хулгайны хэлцээрийн дагуу бид 184 сая хүнтэй 2.4 тэрлион их $80 зах зээл рүү бид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх. Энэ чиглэлээр жижиг дунд бизнес эдийн засгаа солонгоруулах боломжийг энэ бүх маань бүгдэндээ эдийн засгийн доктортой өсөлтийг хангаж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг дунд бизнесээ дэмжих дундаж давхархыг бий болох юм зохис бодлого. Энэ бол малчт 300 мянган малчт оёдлын салбар, цагаан алт хөтөлбөр, хүнсний хувьсгал гэдэг энэ зохис бодлогуудын хүрээнд хэрэгжих болохоор 2 минутын дотор биш дээ бид дундаж давхаргыг эсвэл 100 хоногийн дотор Монголын эдийн засгийг бүрэн мөсөн өөрчлөлт бүтцээр өөрчлөх боломжгүй. Түрүүн бас хэлсэн татварын шинжилгээний үр дүнд иргэд аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа татварын дарамт ачааллыг 3-аас 4 их найд төгрөгөөр бууруулнаа. Эхлээд энэ дарамтаа бууруулахын тулд дэг шударга татварын тогтолцоог бий болгож бааз зураа өргөжүүлэх шаардлагатай. Тэр хэмжээгээр чи нөгөө тэтгэвэр тэтгэмж цалин хөлс эмч багш нарынхаа цалин хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх ёстой. Тийм учраас энэ бааз зураа өргөжүүлж хэрэгжүүлэхийн тулд нэмэгдсэн үртгийн албан татварын буцаан олголтыг нэмэгдүүлж 27 оноос одоо 100% болгож иж энэ одоо үндсэндээ 2 сая татварын байцаагчтай болж иж бүртгэлээ хил тод болох гэдэг шүү дээ. Ингээ бүртгэл хил тод болоод ирэхээр дараагийн татварын дарамтаа бууруулах бааз зураа дэг шударга татварын тогтолцоо бүрдүүлэх үндсээр бүрдэн хэрвээ би алдаагүй сангийн сайд тодорхойлолт нэмээд хариулчаарай 3.5 их найдын дийлэнх нь ашигт малтмын нөөц ачигсны төлбөр байдаг санаж байна. Амнаатын төлбөр бол бас энэ бодох тооцоо гаргачилтайгаа холбоотой асуудлууд бас бий. Тийм учраас тэр чиглэл. За гишүүний асуултанд нэмэлт мэдээлэл өгье. Таны ярьж байгаа нийт дүн бол зөв дүн байна. Гэхдээ энэ хуримтлагдсан олон жилийн өөр биш юм байна. Татварын хугацаа тайлан үүсээд, өр төлбөрүүд үүсээд дараагийн хугацаа тайландаа төлөгдөөд явдаг л ийм л дүнгууд юм байна. Тийм учраас энэ нэмэгдэж байгаа нь өөрөө чи эдийн засагт хэлж байна. Татвар төлөлтийн суурьд хэлж байгаатай л ийм холбоотой асуудал юм байна. Тэрнээс аж ахуйн нэгжүүдийн төлбөрийн чадвартай шууд холбоотой асуудал бол энэ биш шүү дээ. Тодорхой хэмжээний нөлөө бол байгаа.